Хөх Азийн цээжин дээр ирж утсхийн учир хүмүүний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр унахтай хамт ирж хөл орхиж учир тунгалаг шантны төлөөг худалтай хамт булаалдаж аршаан амчин учир би Монголдон мэндэлжээ. Би Монголорон гоёдаг морд ирсэн наадмын дурдан тоосорон дээлэн гоёдаг Монгол гэсэн 6 үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдгоо. Өнөөдөр өмнгийн цэнхэр говь Монголон гоёдаг Монгол өмнгийн цэнхэр говьор гоёдгоо. Монголын үндэсний малчин телевиз Өмнө Говь аймгийн Садаргын тамгын газар хамтран зохион байгуулсан Өмнө говьчууд дуулж байна. Уралдааны маань 5 дахь дугаар инхүү эхэлж байна. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө Говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Өмнөх 4 дугаард олон авиаснууд оролцсон бол өнөөдөр 5 дахь дугаард мөн адилхан олон авиаснууд хүрдсэн ирсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд олон зүйлийг үлдвэрсэн дараагийн 5 дахь дугаарын эхний оролцогчийг та бүхнийхээ өмнө өрн залгатан таатай байна. Сумын авраг малчин, сумын авраг сайлчин гээд олон цол аймгийн авраг сайлчин, улсын авраг гээд манай малчин төмнийг минь төр засгаас урамшуулж үнэлдэг олон шагнал байдаг. Тэдгээр нэг хүрдсэн ирсэн байна. Та төр зүрэн зогсож байгаараа би таныг танилцуулъя. За ингээд та бүхнийхээ өмнө хүмүүний нэгэн урсгал хэмээх сайхан дуу өргөн барихаар цогццын сумын авраг сайлчин хүүгийн буян нэмэх хүрдсэн ирээд байна. Огтон авноо. Ямар гоё алтан шаргал бүсгүй вэ? Амжилт хүсье. Ер нь сандрал авахгүй байгаа юм. Жоохон сандрахгүй. Одоо сандрахгүй. Одоо эн чинь дуулж чаддаг юм чи сайхан дуулаад гараад ирэн шүү дээ, тийм ээ. Ер нь босод оролцогчтой юу гэж хэлмээр байна? Нилээ олуулаа ирсэн байгаа. Босод оролцогчтой одоо тэгээ амжилт хүсье. Орон нутгийн удирдлагуудаа бас баярлалаа гэж хэлье. За удирдлага та бүхэнд бас ажлын өндөр амжилт хүсье. Хүмүүний нэг урсгалч их сайхан хөвгтэй штэ. Тэгэхээр нутаг басныхандаа нэг хайртай шүү гэд нэг сайхан хэлчихдээ юм уу? Талархлаа илэрхийлчихдээ юм уу? За цогцчүүддээ хайртай шүү та нартай. Yeah.
Яа за гоё. Гэтэ тэр хоёрдугаар одгийн тэр тий. Яаж их нөгөө бас л нөгөө 50 зан уу. Фонограм чи яс штэ. Гэтэ манай буян нэмэхэд яг ингэж гоё гарч ирсэн чинь үнэхээр гоё хоолой тема. Үнэхээр гоё дууллаа. Би одоо чимэцээгөө анх дууснаас бараг буян нэмэх дуусан дээр юм биш үү гэж бодлоо штэ сүүл рүүгээ. За шүүгчдийн сэтгэлийг сонсъё. За баяр хүргэе. Маш богино боломжтой юм дээр алдаа гаргалаа. Энэ жоох харамсалтай байна. Дараа амжилт хүсье. Баяр хүргэе. Хэр их бэлдсэн бэ? Ер нь бэлдсэн байх те. Яг зүгээр бэлдсэн тийм одоо энэ уралдаанд орж байгаа хүмүүс бэлдсэн бэлдээгүй нь анзаарэгддэг л та. Гэхдээ би бол тодорхой хэмжээнд бэлдсэн байна гэж бодож байна. Яг хөө тэр нэг алдаа гэж тооцвол ер нь дуулалтын хувьд бол маш дажгүй сайхан дуулчлаа гэж бодож байна. Баяр хүргэе. За. Тэгээ тэр жоохон алдаанаасаа болоод жоохон сандарчлаа л да дараагийнх дээрээ бас. Тэ нэг жоохон тийм гарлаа те. Тэгээ манай бажиграа буян нэмхэ. Одоо нэг манай нэг оролцогчдын нэг юм байдгийн шүү. Энийг бас дараагийн оролцогчнод хэлээ ингээд нэг жоохон ингээд алдсан штэ алдчихлаа гэж бодоод яана хүмүүс мэдтэй гэж бодохоор ингээд ухраад эхэлдэг байхгүй би хэмжээрээ ухраад тэгж болохгүй. Ерөөсөө хэнэггүй болон давшаад амир үйдэг штэ ер нь бол. За үнэхээр гоё хангалж ирээд гоё дуулаа гоё шоолоотой юм байна. Баяр хүргэе. Дараагийн шатанд намжид хүсье. За баярлалаа. Тэр бэлдсэн бэл гэж байна. Ерөнхийдөө жоохон нөгөө хаврын төл малын цаг болохоор бас тэгээ сумаасаа хол өгдөг болохоор бас тэр болгон чухаж бэлдээд байж чадахгүй. Ямар ч байсан тэгээд алдснаас тооцвол өөрийнхөө чадлаар л дуулаа буугаад ирлээ. Дэмжиж ирсэн дүүнер маань байлаа, ээж маань ирсэн, охин маань ирсэн, ах トゥ нар маань их дэмжсэн өгнө. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Ахмад оролцогч нар маань бол одоо ардын сайхан дуулаад байгаа. Үнэхээр гоё байгаа. Ардын сайхан дуулаад ахаар ардын жүжигчин ганц зэрэг баярлаад л байгаа. За ингээд та бүхнийхээ өмнө Өмгөв аймгийн Манлай сумаас оролцогч Балдангийн нэргүй эгч маань Монгол ардын дуу цэнхэрлэн харагдах уул дуугаан дуулахаар иржээ. Таныг тайснаа урьж байна. Эрхэм хүндэт шүүгчид, үзэгчид, дуучид та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгаж мэдчихлээ. Өмгөв аймгийн Манлай сумаас оролцогч Балдан огтой нэргүй байна. Монгол ардын дуу цэнхэрлэн харагдах уул.
За баяр хүргэе. Ямар гоё дуулав. Дээр нь энэ таны энэ биений хөдөлгөөн ямар гоё юм бэ? Та бүжгэлдэг байсан уу? Та энийг ойрхон барьчих. Бүжгэлнэ. Ардын бие биелгээг үлхийн үстэй. Үнэхээр гоё бүр нэг бүр донжтой бүр ингэ зөгцсөн. Тэгээ дээр нөгөө өмнөх дугаард орж исэн оролцогчийг нөгөө манайхан жоохон доогуур дуулчлаа, дээгүүр л гэсэн. Яг л одоо та яг тэр хүслийг биелүүлж яг дээд өнгөр сайхан дууллаа. За хоёулаа шүүгчдийнхээ сэтгэлийг сонсъё. За баяр хүргэе. Монгол ардын дуу Цэнхэрлэн харагдах гэдэг сайхан дууг сайхан дууллаа. Тэгээд ер нь бол олон жил дуулж байгаа хүн баха. За би бас Тэр нь бол дуулдаг бас. тийм байна. Тэр нь тодорхой байна. Тэгээд бас өнөөдөр нэг жоохон сэтгэл хөдлөлд арай л жоохон өндөр сэтгэл хөдлөл. Тий. Жоохон их байна. Гарч үзээгүй болохоор үнэндээ сайхан байна. Харин тий. Жоохон сэтгэл хөдлөл нь хоолоотойгоо цуг өсөөд байна л да ингээд. Бас эн чинь нөгөө нэг хүний нөгөө сэтгэл зүрх өнөөдөр яг цаг тухайн үед хүний сэтгэл ямар байна? Тэрнтэйгээ адилхан чинь яг илэрхийлэгдэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол таны сэтгэл зүгээр ерөөсөө чэйжэндээ багтаж ядсан тийм их сайхан дэврэн байна. Маш их сайхан дууллаа тэгээд. Өссөн хоолойны өнгө өссөн юунууд бол байна. За баяр хүргэе. За манай нэргүй өгч бол үнэхээр цоглог хүн байна оо. Та бол ерөөсөө сумын соёлын төвийг бол байлдан дагуулдаг болтом тийм үү? Сумынхныгаа сумдаа бас хаяа нэг тийм нэг зохион байгуулах үйл ажиллагаанд бас хаяа оролцдог. тий одоо дуучид чинь зрителийг байлдан дагуулна гэж нэг зрител одоо үзэгчдийг байлдан дагуулна гэж байдаг л да. Та бол одоо үзэгчдийг үнэхээр бас байлдан дагуулдаг хүн байна. Баяр хүргэе. Баярлалаа. За баяр хүргэе танд. Сайхан ардын авьяастай юм сайхан хүн байна. Тэгээд тайзыг үл эзэгэн чадж байна. Өөрийнхөө одоо дуулж байгаа дуунда за мөн одоо өөрийн тэр манай хөтлөгч хэлж байна. Биеийн хөдөлгөөн хүлэмжээрээ бас зрителийг үзэгчдийгээ бас татаж чадж байна. Тэгээд та бол ерөөсөө юу вэ? Тайзан дээр ерөөсөө бүр гараас уртсан. Тэгээд ерөөсөө чөлөөтэй өөрийгөө айгүй гоо чөлөөтэй тайзан дээр өөрийгөө илэрхийлж чадж байна. Баяр хүргэе, амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд бас энэ сайхан бас сэтгэлийн хөдөлгөөн арай дарагдааг бол байна. Ер нь ингээд энд хүрэлцэн ирсэн манай өмнө говийн сумаас ирсэн оролцогчдоо, ер нь энэ төрөлцөн ирсэн үзэгч дэмжигчдээ, шүүгчтэй хандаад нэг та сэтгэлийнхээ сайхан нэг үгийг хэлээд таныг би оруулъя да. За хүрэлцэн ирсэн одоо би энэ ойрхон зохион байгуулж яаж байгаа тэмцээнд би бүр зорж орж ирсэн. Хол ойрхонд бас одоо бас явж чаддаггүй, оролцож чаддаггүй. Би өөрөө машин тэргэнд суугаад нэг хол ойр явж чаддаг болохоор ямар гоё юм бэ? Энэ өмнө гоёч зохион байгуулагч байгаа байгуулж байгаа тэр машин телевиз Өмнө Говь аймгийн засаг даргын хамгийн газар энэ сайхан одоо театр энэ бүгдийг одоо зохион байгуулж байгаа бүгдэд нь би маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд маш их баярлалаа. За баярлалаа. Хүлээж авсан. Танд ч гэсэн маш их баярлалаа. Сайн сайхныг хүсье. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. Манай аав ерөөсөө бас ер нь дуулдаг аахгүй юу? Бас мэрэгжлийн гишэлтэй ихтэй манай аав ч нэг уртын дуу муу амар дуулдаг. Би тэгээ өөрөө бас дуулах амар сонирхолтой. Манай гэрийнхээ ер нь бүгдээрээ дуулдаг гэхэд. Тэгээл гэмт орчоол ирдэм лөө байдим лөө гэж байгаа. Өнөөдөр гэнт зариг гаргаад орё гэж таалагдсан. За ингээд Өмнө Говь аймгийн Хөрмөн сумаас оролцогч Баяраагийн Түмэн нас таныг урьж байна. Жавхланд минь хэмээх дууг бидэндээ зориулнаа. Таныг урьж байна.
За баяр хүргэе. Түмэн настмаа сайхан дууллаа. Одоо аюулаа үзэгчдээ шүүгчдийн сэтгэлийг сонсъё. За дүүдээ баяр хүргэе. Ер нь одоо энэ хөдөө орон нутагт ялангуяа энэ хөдөө малаа маллаж байгаа энэ сайхан залуучуудад энд ийм сайхан эгэлбар охин ингээд бас ийм сайхан дуугаар ингээд дуулаа зогсож яана гэдэг бол би одоо бас л сэтгэл хөдлөлөө маш их бахархлаа. Ер нь ирчүүчийг жижигхэн юмд өнгөрдөг, хөөрдөг улсууд штэ. Заавал их том юмар шагналахаар л биш. Жижигхэн хөөрхөн үг хэлчихтэл тэрэнд хөөрөл хөлөө угуулхаас нахнуур юм болдог улсууд штэ. Тэгэхээр ийм гоё дуу дуулаад ингэж байна гэдэг. Нөхөр нь ирсэн үү энд? Өнөөдөр ирж амжаагүй маргааш ир тэмцээнд орно. Өө тийм үү. Бас дуулдаг. За. Одоо ингэж сайхан дуулуулаад чамайг ингэж дуулахар зэрэг нөхөр чинь бол нэрээ хайрлахаас аргагүй юм байна өө. Тэгээ хоёулаа хослоод өшөө сайхан дуулаарай. Зүгээр хэмжээ алдаад энэ нөгөө хөгжмөдөр тэр нэг сайхан бэлдэж наалдуулж өгч чадаагүй л байна л та. Тэгтээ бүр зөрөөд явчихгүй тэрийг эргээд олж аваад байна. Тэгэхээр мэдрэмж мундаг байгаа байхгүй юу? Баяр хүргэе. Баярлаа. За түмэнээс баяр хүргэе. Юунасаа хөгжмнөөс л жоохон зөрөөд байна да. Тэр ритм нь одоо ер нь жоохон ритмлэг дуу штэ. Одоо гоё маш гоё үгтэй. Чин үржингийн хөрөл атрахын шүлэг байх шүү. Эрүүлт манай инх цэцгийн одоо ханин зохиосон баг те. Эрүүлт. За баяр хүргэе. Баярлаа. Гоё дуу сонгож авсан байна. За баярлалаа. Тэгээд өнөөдөр ирчүүдээ зориулаад ингээд жавхлан тэгээд дууллаа. Маргааш ханин нэрээд үзэсгэлэнд минь дуулах уу? За тэгээд манай төмөн наст маань хөрхөн дууллаа. Бас энд ирсэн үзэгч дэмжигчдийн байна. Бас одоо хөрхөн хөөрдлийг төрүүлээд ингээ хөрхөн борхон гарч ирээд дуулах нь тэгэхээр хөрхөн хөөрдмөр байлаа. За амжилт хүсье. За маргааш ханыгаа сайн бэлдээ шүү. За яа бас. За баяр хүргэе. Үнэхээр сайхан байна. Уг нь бол яг өөрийнх нь мөрөөдөл бол урлагаа ингээл хөвөө явмаар байгаа байхгүй юу. Гэхдээ нөгөө нэг аав ээж хоёр ч юм уу те бүгд малчин те манай нөхөр бас малчин. Тэгэхээр бас нөгөө хэдийн орхиод ингээ ганцаараа явчих бас болохгүй амар. Хэрвээ дараагийн шатанд тэнцэж чадах юм бол би сайн бас нэг 2-3 хоног байгаа. Тэгээд сайн бэлтгэл хийж байгаа нэг уртын дод болж үздэм бэлүү гэсэн санаа байгаа. Гэхдээ чадахгүй бол ардын дод болно. Би чаднаа. Манай нөхөр бас маргааш тэмцээнд бас орно. Нөхөртэйгээ хамт зөндөө дуулж байсан. Гэхдээ яг тийм тэмцээн уралдаанд бол хамт ерөөсөө орж байгаагүй. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Saints. Одоо бас нэг онцлог сум байгаа. Цогцлын сумаас хамгийн олон оролцогч оролцож байгаа. Ягаад гэвэл тэнд гоё зохион байгуулалтанд орсон байлээ. Цогт цэцгийн сумын иргэдийн хурал, засаг даргын намын газар, засаг дарга маш том ашиглагдсан, хүмүүсээ бэлдсэн, хүмүүсээ хувцалсан, хүмүүсээ одоо наашаа ирэх зардлыг даасан гэдэг ингээд олон зүйлээрээ бас одоо энэ хүмүүсээ бэлдсэн байна. Тэгээд та бүхэн мань анзаарж байгаа бол цогццыг гэдэг дөрөнс ш гараад байгааг бол анзаарж байгаа байх. Тэгээд цогццгийн сумынхаа бас засаг даргын намын газрынхан хамт олонд бас баярсан талбарснаа илэрхийлье. Ингээд сумын авраг сайлчин цогццгийн сумын оролцогч октябрийн лавг сүрэнг урьж байна. Ер нь бол одоо гэрлэгээ багш маань бэлдүүлж ирсэн. Тэгээд 2 дуутай 2 дуугаа бэлдээл ирцгээсэн байна. Дараагийн шатанд хэрвээ тэнцвэл сайлчин бүсгүйд болно. Дэмжиж тусалж байгаа, ар гэрээ харж байгаа хань жил өрөө хөлтүүдэд маш их баярлалаа л гэж хэлье да. Амжилттай оролцсноо хичээнэ л гэж хэлье. Монгол улсын ардын жижигчин Бачулууны хөгжмийн их шиг гэж сайхан дуу та бүхэндээ зориулнаа. Гоё л моёл бол янзын байгаа үстэй. За амжилт.
За баяр хүргэе. Ястаа нөгөө үнэн зэлэн дээрээ л ястаа дуулж өгдөг баг тийм ээ. Нөгөө дуучин эвлэг хоолоогоор туглын зэлнээс өвөлсөн гэдэг нэг дуун дээр гардаг та. За манай тавсран маань бол одоо сувын авраг сайлчин байгаа. Ингээд энэ ардын жүжигчин Бачулон гэдэг хүн маань бол цөөхөн мөртлөө маш гоё одоо хэдэн дуу хийсэн юм хүн юм билээ. За ингээд шүүгчдийн одоо сэтгэлдлийг сонсъё. За баяр хүргэе. Сайхан дууг бас их сайхан дууллаа. Дундуур нэг жоохон тийм өөртөө итгэх итгэл дээр л нэг жоохон эргэлзээтэй. Жоохон эргэлзээ гараад байна. Нэг яг бурууч газар орчих гэсэн тийм эргэлзээтэй л нэг хоёр газар тийм алдаа гарлаа. Түүнээс сайхан дууллаа. Баяр хүргэе. За лагсрумдэ баяр хүргэе. Яста цангинууж байдаг буяа юм аа. Хөтөр. Янзын багч вэ. Баяр хүргэе. Баярлаа. За ингээд бас манай шүүгчд маань бол ерөөсөө ямар нэг байдлаар яг баяр хүргээд тийм үү. За бацаахан шүүгчийн сэтгэлийг энэ хөгжмийн их шиг гэдэг энэ дуу өөрөө айгүй гоё дуу байхгүй юу? Бачлонгой зохиосон. Тэгээд тэр цаана дуурчхоо тэр ятга хөгжим, тэр лимб хөгжим энэ гоё дуурчхоо хөгжмөд чи өөртөө дуулж байгаа юм шиг хүн сонсогддог байхгүй юу? Та бүхэн зөвхөн анзаараад үзээрэй нэг хөдөө одоо гоё зам болохоор хөдөө гадаа ингээд аяллаар амралтаар ингээд гэр бүлийнхэнтэйгээ юм уу ганцаараа явж байхдаа энэ тууг машин дотроо чанга тавиад сонсоод яваад үзээрэй. Үнэхээр гоё, үнэхээр тансаг сонсогдно. Гоё дууллаа баяр хүргэе. Баярлаа. За жинхэнэ наалдах юм байна тийм ээ. Байгаль дээр үл. За баярлалаа. Лавсрэндээ амжилт хүсье. Сумын авраг малчингаас аймгийн авраг малчин болоорой, улсын авраг малчин болоорой гэж өрөөе. Аймгийнхаа авралдаанаас улсын авралдаанд очиж төрүүлээрэй гэж өрөөё. За дуулж яхад жоохон сандарсан. Нэг олон бэлдэж чадаагүй болохоор жоохон сандраал тэгэл дуулсан та. За сандрахаар одоо тэгэл бийл жаахан салганаа л гэдэг юм лээ. Бусдаар бол яг бол үгээ мартчих байл гэж бодсон. Үгээ л буруу зөрөө дуулчих байл гэж жоох юм байсан тий. Дуулаад тэгэл дууссан чинь л Эрдэнэ тонголог доочин тэгсэн. Яста хашгирдаг буяа юм аа. Тэгэл жаа санаа зовоол амар хашгираад уулзсан болоо гэж хэлсэн. Тэгэл бүгд л баяр хүргэсэн сэтгэл өндөр байна. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө Говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг дардын тамгын газар. За бид хоёр одоо бас нэлээд жил хамтарч байна да. Бид хоёр би одоо мөр ууртагаан уртын дуу дуулдгийн энэ үнтэй. Энэ хүн уурд нь би дуулна. Тэгээд манай сумын одоо сургалт хөгжмийн сургалтын багш хүн байгаа. Манай уурч. Тэгээд би уртын дуучин нар явдгийн тэгээд хоёулаа нийлж энэ уралдаанд тэмцээнд оръё гэж бодоод. Тэгээд хоёулаа яриад ирсэн. За одоо та бүхнийхээ өмнө нэг бас эрхэм хүндтэй хүнийг өрн залгахтаа таатай байна. Өнөөдөр бол манай энэхүү уралдаанд маань өмнөх дуурайг үтчихсэн маань одоо соёлын бит болон бит бус үеийг өвдөн тээгч гэдэг ингээд олон хүмүүс байдаг. За тэгэхээр одоо та бүхнийхээ өмнө нэгэн эрхэм хүнийг уран залгахтаа таатай байна. Ардын авьяастан өнөөдрийн ер нь одоо хойштоо ямар ч байсан 5 дахь дугаар хүртэл бол оролцсон уралдагчдын маань хамгийн өндөр настай. Энэ жил 75 насыг одоо зоогөлж байгаа. Уртын дуучин, уртын дууны бит бус үеийг тээгч Өмнө Говь аймгийн Манлай сумын оролцогч банзрагчийн цэцэг үлзий яхыг урьж байна. За морин хуурч буйна. За та хоёрыгаа урьж байна. Монгол ардын бэсрэг уртын дуу хүрэн толгойн сүүдэр дуугдуулнаа. Хүрэн толгой
За баярлалаа морин хуурч буйнаахта бас орон бүтээлийн өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Ингээд хөрөн толгойн сүүдэр гэж Монгол ардын бэсрэг уртын дууг сайхан ишиглүүлээ. Ингээд хоёулаа шүүгчдийнхээ сэтгэлийг сонсъё. За цэцэг үлзий гойда танд баяр хүргэж амжилт хүсье. Баярлалаа. Одоо та бол мэдээж олон жилийн сайхан Монгол ардын уртын дуу, Монгол ардын дуу энийг бол энэ хөдөө орон нутагт дуулж, найрлаж танаас бол олон сайхан залуучууд, хүүхдүүд үлгэр жишээ авч дунд дуртай болж, дуу сурж энэ сайхан өв соёлыг бол яг биеэрэн одоо ингээ өвлүүлж яваа юм сайхан хүн байна. Тэгээд таны цаашдын амьдрал, ажил хөдөлмөр одоо сайн сайхныг хүсэн өрөөё. Баярлалаа. За баяр хүргэе танд. Уртын дуу гэдэг энэ сайхан одоо бүтээлийг манай үзэгчид за бид гурван шүүгчид бас дуулж толилууллаа. Тэгээд танд амжилт хүсье. Мөн одоо сая манай ганц зэрэг шүүгч манд хэллээ. Одоо ирээдүйн залуучууд хүүхдүүдэд энэ сайхан уртын дууг зааж сургаж өвлүүлж үлдээгээрэй гэж бас танд хэлмээр байна. Танд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Манай цэцэг үлзийнх маань би зүгээр танаас ганцхан зүйл асууя. Арай нэг юм дуулдгаас нэг арай одоо юу гэдэг нь нуглаанууд ойрхон. Тэгэхээр бас нэг боржин гэдэг шиг өмнө өөр бас тэгж дуулж байна. Арай нэг тавиухан биш нэг арай нэг юм шахаж байгаа юм шиг. Тийм одоо яг удаа миний сурсан л байдал л да. Энэ бол миний одоо би эцгээс өвдөж авч үлдсэн 13 тагаас хойш одоо уртын дуу гэдэг юмыг дуулж байна. Одоо 70 нийлэн гараад явж байна. Тэгээд яг сумарны одоо сайхан залуучууд хүүхдүүд уртын дуу сураасаа гэж боддог. Өөрийн миний нэг хүү одоо энд уралдаанд оролцож байгаа. Өөтөөгөө хоёул ирсэн. Би бол яг өөрөө одоо энэ одоо шин театрын тайзандар гарлаа. Одоо энэ хуучин одоо рамын театр гэдэг өмнө байхад тэнд бас ирж бас л энэ театраар гарч ил байсан. Одоо тэгээд энэ шин тайз энэ сайхан юундаар гарсандаа маш их баяртай байна би. Та бүхэндээ баярлалаа. Энэ нэг уралдааныг зохион байгуулж байгаа албан байгууллагад ивент тэтгэж байгаа компаниудад бүгд нь баярлалаа. За баярлалаа танд. Баярлалаа. Эрүүлэг сайн сайхан бүхнийг хүсье. Ерөөлөр болгоо. За баярлалаа ингээ таныг тийшээ орохыг урьж байна. За үнэхээр сайхан байна. Үнэхээр өнөөдөр манай орцогчд байна зөвхөн одоо ингээд суморноо төлөөлөөд суморныхоо нэрийн өмнөөс дуулж байгаас гадна энд байгаа бүтээн байгуулалтыг нүдээр хараад үнэхээр одоо хийсэн шиг хийж, бүтээсэн шиг бүтээдэг учраас энэ театрын тайзнаа бол ардын гавьяастан зөвхөн эгэлжирийн малчин байтугай уран бүтээж бид бүхэн ч гэсэн тоглолт хийгээд үнэхээр нэг сэтгэл дүүрэн хангар байдаг юм аа. Ингээд бас энэ сайхан театрыг авч яваа, уран бүтээлтэй өдөрдөн явж байгаа уран бүтээлийн анд Монгол Улсын гавьяалч Бат сайхандаа бас баяр хүргэж сайн сайхныг хүсье. За нутаг усныхан даамд одоо нутаг усныхаа дэмжиж бид хоёрыг одоо тэмцээн уралдаанд явж ир одоо соёлын төв эргэлж одоо сумын засаг дарга соёлын байгууллагаас одоо яваад оролцоод ирээ. Уралдаа төрүүлээд байх нь чухал биш. Одоо тэр театрынхаа сайхан тайзандар гарч ард түмнийхээ манлай ард түмнийхээ өмнөөс одоо тэр уралдаанд оролцоод ирээ гэж ингэж илгээсэн. Тэгээ бид хоёр бол одоо тэр ард түмнийхээ хүслийн дагуу хоёр ирээд тэгээд ингээд дуусаа аралтуулаад тэгээд энэ уралдаанд ороод гараад ирлээ дээ. Одоо нутаг орныхон залуучуудад хэлэхэд одоо уртын дуу гэдэг юм аа л одоо сайхан сурах хэрэгтэй байна. Миний хүүхдүүд одоо уртын дуундаа одоо тэгээд шинтэн суралцах. Уртын дууг одоо сурахыг л одоо тэгээд хүсье да. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани.
дуу гэдэг чинь угаасаа өөрөө сайхан хэд, сайхан энергитэй дуу дуулсан газар одоо муу мухай арилж идэг гэж ярьдаг. Тийм учраас манай уяажт бол сайхан найранд 3 дуутай, наадамд 3 даваатай тийм сайхан залуучууд бий дээ. Одоо энэ өдөө залуучуудтай ганц тогтоож байгаа юм адуу мөр 2 байна. Тэгээ мөрөө сайхан унж идлээд тэрнээсээ уйж хурдлуулаад тэрнээсээ кайф аваад тийм л байдаг да. Цогццын сумын төлөөлөл Галуудрахын үг Монгол улсын урлагийн өлсөлтийн Сэродын хөгжим Тэнгэрийн говь хэмээх сайхан дог өргөн барихаар цогццын сумын уралцагч Болор чулууны баян мөнхийг өрж байна. Амжилт хүсье. За манай дүү чинь энэ дээрээ залаан дээр алдарт уяач байна. Сумын алдарт уяач. За 3 дахь сумын алдарт уяач оролцож байна. Баян мөнхтэй амжилт хүсье. За манай баян мөнхөл үнэхээр нэг нүд дүүрэн залуу юм а тийм ээ. Наадамд 3 даваатай, найранд 3 дугаартай гэдэг шиг морь үе чинь барилддаг үстэй. Оо бас зүгээр байхгүй.
Зүгээр байхгүй шанаа төвшин бас байна тийм ээ. Одоо нэг шанаа, нөөд, чих ер нь Монгол бүхий шинж агуулсан. Тэгээ дээр нь микрофон хада харалта дээр ингээ сумын алдартай тэмдэг доороо микрофон барьсан. Бөө зүгээр гослуулж байгаа юм биш үү. За шүүгчтэйгээ сэтгэлийг сонсъё. За баяр хүргэе. За баярлаа. Тий манай Баян овоо сумын харьяа цэнзэнгийн гал удрах гэж яруу найрагчийн шүлэг. За манай Сэрүүд хөгжмийн зохиолч юм сайхан уран бүтээл бас. Миний бас нэг анхны одоо Эрдэнэглэг битээр анх ингээл хамт цог дуулж эхэлснээс хойш миний хамгийн анхны уран бүтээл Бидаас уран бүтээлийн нэг энэ Тэнгэрийн говь гэдэг дуу байгаа. Тэгээ баяр хүргээх сайхан дууллаа. Ер нь бол хоолойны чинь юу бол уг нь бол цараа уг нь бол байгаа байж чамд бол дээшээ яваал яваалах болтой хоолой шүү ер нь. За баяр хүргэе. Баярлаа. За баян мөнгөтэй баяр хүргэе. Яг л үнэхээр одоо бат сайхан дуучны хамгийн одоо анхны нөгөө дуунуудын нэг. Тэгээ би энэ дуунд бас их дуртай байдаг. Дууга гоё зөв сонгож дуусан байна. Энийг дуулахаар угаасаа яг говь нутаг, өмнө говь нутаг тэр чигээрээ нүдэнд одоо харагддаг. Тэгээд нутгаа магц дуулсан танд бас баяр хүргэе. Баярлаа. За баярлалаа. Ингээд манай сүүгчт маань бол сайхан магтлаа. Тэгээд эрбэртэй эртээ хүчтэй байх болтугай морин урдан байх болтугай тийм ээ. За тэгээд уралдаандаа одоо дараагийн шатандаа тэнцвүүлээ. Дараагийнхан одоо шатны уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За үнэхээр сайхан байна. Нэг тийм нүд дүүрэн, чих дүүрэн дуулаад ирэхээр чих гоё байд юм аа. Ой виста хоёр талаа дууны захтай яг дуулсан бол тохоос биш яг юм тайзан дээр гарч зүг анхны их байна. Тэгээд гоё жижигсэн бацаа хахаа Тэнгэрийн говь дууг дуулаад яг дуучныхын өөдөөс хараад дуулахад нэг жоохон сандралтай байлаа. Миний анхны уран бүтээл үүдийн нэг дууны сонголт бол зөв байна. Ажигуу дууллаа л гэж байна. За нийт энэ тэмцээнд ирсэн цогцчийн сумынхаа төлөөлөл болсон оролцогчдоо илүү их амжилтыг хүсье өрөөё. Та бүхэн илүү их амжилт гаргаарай гэж хэлээ та. Өнөөдөр дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. За намайг Төмөн Үлзийн Тогсмаа гэдэг Өмнө Говь аймгийн цогццын сумаас энэ сайхан уралдаанд оролцож байна. Энэ малчид дуулж байна уралдаанд 2 дахь удаага орж байгаа. За ингээд өнөөдөр бас та бүхэндээ дахин онцлон хэлэхэд улсын их хурлын гишүүн, улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга Сэддэрж одоо гишүүн маань энэхүү уралдаан цэнгэнд шоу нэвтрүүлгийн багийг нутагтаан үрж засаг даргын тамгын газар дэмжиж хамтран ажиллаж өнөөдөр мөн Капитрон банк маань ерөнхийдөө тэтгэжээр ажиллаж за мөн одоо Хасууд бод компани, Solid Partners Group компани, Далан булаг гэдэг ингээд олон компаниуд ивент итгэж явуулж байгаа энэхүү өмнө говьчууд дуулж байна. Уралдааны маань 5 дахь дугаарын хамгийн сүүлийн оролцогчийг би та бүхнийхээ өмнө уран залгатаан таатай байна. Ингээд ардын авьяастан цолтой Өмнө Говь аймгийн цогццын сумаас оролцогч Төмөн Үлзийн Тогсмаа маань Монгол ардын дуу Жижиг хотуугаар оролцож байна. Тогсмаагаа урьж байна. Яа яста нэг тогсчих гоё бүсгэл гараад ирлээ. Өнөөдрийн энэ оролцогчдын маань хувцсанд бол би үнэхээр одоо сэтгэл хангалуун байгаа. Үнэхээр сэтгэл гаргаж бэлдэж иржээ. Ингээд Тогсмаатай амжилт хүсье.
За тогсмоодоо баяр хүргэе. Юм эхлэх, юм төгсөх хоёр гэдэг бол бас ачаа байдаг. Би ер нь сөмөлийн тэмээний ачаа хүнд гэж бол говьос л гарсан үг байх гэж бодож байна те. Хэрвээ хангаагаас гарсан бол одоо сүүлийн адууны ачаа хүнд мүнд ч гэдэг юм уу нэг юм ярих байсан баг. Тэгэхээр би бол тогсмоогоо бол сүүлийн тэмээнийхээ ачааг бол дагаад гарлаа гэж бодож байна. За хоёулаа шүүгчдийн сэтгэлийг сонсъё тийм ээ. За тогсмоодоо баяр хүргэе. Баярлалаа. Маш сайхан дууг, маш сайхан дууллаа. Ер нь бол энэ бас хөгжмөө мэдэрч байгаа тэр хөгжмөнийхөө гоё нюанстан дээр өөрөө хоолоогоороо тэр нюансаа оруулж ирээд ийм гоё наалдуулж маш их сайхан дуулж байна. Ардын дууг ингэж сайхан дуулна гэдэг бол ямар ч дууг дуулна гэсэн үг шүү. Баяр хүргэе. Баярлалаа. Тогсмоодоо баяр хүргэе. Мэргэжлийн дуучнаас дотохгүй дууллаа гэж би одоо дүгнэж байна. Яасан гоё цангинуулж байна. Баяр хүргэе. Баярлалаа. За баярлалаа. Ингээд тогсмоо маань сүүлийн тэмээний ачаа хүнд гээд өнөөдөр 5 дахь дугаарын хамгийн сүүлчийн оролцогч болоод энэ сайхан жижиг хот гэж Монгол ардын дууг одоо үзэгчд байхдгаа шүүгчдийн сэтгэлд хүртэл дууллаа. Тэгээд одоо дараагийн шатандаа тэнцвэл бас л одоо мөн ардын дугаар орох уу, өөр дугаар орох уу сонголтоо зөв хийгээрэй тийм ээ. Гол нь шүүгчд маань сонголт гэж яриад байгаа, сэтгэл гэж яриад байгаа тийм ээ. Олон зүйлийг ярьж байгаа. Ингээд баяр хүргэе. Баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За тэгэл олон сайхан мэрэгжлийн хүмүүсийн дуулах тэр ур чадварууд тэгээд олон сайхан хүмүүстэй бас туршлага солилцож тий. За ингээд маш олон туршлагуудыг бас хоримтлуулад явж байна. Сум орон нутгийн малчтаан гэж одоо энэ хаврын их ажлын үеэр ингээд одоо бүгдийг сайхан итгэвчүүлж, дэмжиж ингэж оруулж байгаа багийн засаг даргатаа тий маш их баярлалаа. Тэгээд бид нарыг бас бэлдүүлж байгаа одгорлагчтай маш их талархлаа гэж хэлье. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Элч дулааныг 100-аас 105 толгой хувьцаат компани. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. Иргэн мөндөд үзэгчтэй Монголын үндэсний малчин телевиз Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж Өмнө Говь аймгийн аж ахуйн нэгж бизнес эрхлэгчид дэмжин ивент тэтгэж явуулж байгаа. Өмнө говьчууд дуулж байна. Уралдааны маань 5 дахь дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа олон авьяаснуудтайгаа зөмөрөө уулзсан учирцгаая. Баяртай үзэгчтэй. Эрдэс баялагын сангаас эх орны хон ирээдүйг цогцлоож хөгжлийн хөдөлгөгч хүч болон зүтгэх эрмүүн амжилт шаргуу хөдөлмөрийн эзэд элч дулааныг 100-аас 100 төөлөн буй 5 толгойн уур хайчид. Уудмих говийн цээлд бадамлан ассан элч гэрэл. Улс Монголын хон маргаашийн төлөө махран зүтгэсэн уур хайчид.